Гадаад багш мэрэгжилтэн Монгол улсад хөдөлмөр эрхлэх, орчин суухыг дэмжих бичиг авах хүсэлт илгээх заавар. E-бизнес CGM-ийн сайтад нэвтрэн орсны дараа үйлчилгээ хэсгийн зүүн талд байрлах хайлтын төрөл сонгох хэсгээс үйлчилгээ хаах хэсгийг сонгож тус үйлчилгээний нэрийг бичин хайна. Ингээд гарч ирсэн хэсгээс үйлчилгээ авах товчийг дарна. Энэ үед шинээр авах болон сунгах гэсэн хоёр сонголт гарч ирнэ. Шинээр авах хэсгийг сонгох үед албан тушаалтны мэдээллийг оруулах хэсэг гарч ирнэ. Энэ талбарт тухайн гадаадын иргэний овог нэр, паспортын дугаар, ажиллах албан тушаал, ажиллаж эхлэх хугацаа, мөн дуусах хугацаа зэргийг оруулна. 3 дахь хуудсанд бичиг баримт хавсаргах хэсэг гарч ирэх ба та тус хэсэгт холбогдох бичиг баримтуудыг оруулж хойно байрлах хэсэгт тухайн бичиг баримтын хуудсын тоог мөн нэмж оруулна. Үүний дараа үргэлжлүүлэх хэсгийг дарж 4 дахь хуудас буюу холбоо барих мэдээллүүдийг оруулна. Ингээд тус хүсэлт амжилттай болно. Харин Монгол улсад хөдөлмөр эрхэлж байгаа гадаад багш мэрэгжилтний оршин суухыг дэмжих бичгийн хугацааг сунгах гэж байгаа бол үйлчилгээ авах товчийг дарсны дараа сунгах хэсгийг сонгоно. Энэ үед мөн адил мэдээллүүдийг оруулаад бичиг баримт хавсаргах хэсгийн төрөл сонгох хэсэгт сунгах гэсэн хэсгийг чагтлан бичиг баримтуудыг оруулж хуудсын тоог мөн адил бичиж оруулна. Ингээд сүүлийн хэсэг болох холбоо барих мэдээллүүдийг оруулаад таны сунгалтын хүсэлт амжилттай болно. E-бизнес танд зориулав.